Насан өд болох ёстой эцсийн замд нь үдэн нутаглуулах зан үйл бол тухайн улс үндэстний соёл мөн. Хүмүүн төрөх болоод өгөх нь туйлын үнэн. Домог үлгэр, сурвалж бичиг, археологийн олдвор, судалгааны зохиол, шашны номлол, аман яриа зэргийг нягтлан үзвэл оршуулгын ёслол холбогдох зан үйл нь талийгаач болсон хүний сүнсэн зориулагдсан байх юм. Өөрөөр хэлбэл тухайн талий болсон хүнийг нөгөө ертөнцид амраамгалан тайван амьдруулах гэсэн хүмүүсийн ойлголт төсөөллийн үүднээс хийгдгээ гэж хэлж болно. Хүн болон байгаль дээрх амьд организм үхэж мөхөх нь байгалийн зам ёсны үзэгдэл ба үхэл бол хүн айгаад байхаар асуудал биш. Харин үхлийг тайвнаар хүлээн авах хэрэгтэй хэмээн альж шашинд номлосон байдаг. Шинжлэх ухаанд хүний үхлийг уураг тарих, эдисийн мөхөл төгсгөл гэж үздэг. Үхлийг ерөнхийд нь зам ёсны буюу насны хөгшрөл, зуурдын буюу цаг нь болоогүй байхад залуугаараа үхэх гэж нэрлэдэг. Хүний бие махбод үхсэн ч оюун ухаан нь бодитоор оршсоор байдгийг Голландын эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд батлах оролдлогыг саяхан хийсэн байна. Бид сүнсийг хүлээн зөвшөөрөхгүй явсаар орчин цагийн анагаах ухаанд алдаа хийж байна хэмээн Германы эрдэмтэн Мюллер хэлсэн байдаг. Будда, Христ, Исламын шашин өөр бусад ямар ч шашинд хүн сүнс байдгаа гэж үздэг бөгөөд Христ болон Исламын шашинд хүн үхсэн бол эргэж төрдөггүй. Тэнгэрт буюу Бурхны оронд төрдгөө гэж үздэг. Буддын шашинд хүний сүнс дахин төрөл авах буюу хүн болон төрж болохоос гадна амьд ахуйдаа хийсэн нүгэл буйнаасаа шалтгаалж дэс дараалсан амьтанд хувирдгаа гэж үздэгээрээ нөгөө хоёр шашнаас ялгаатай. Харин харын бөөмөргөлийн тухайд хүн үхээд дахин төрөх асуудал байхгүй гэдэг нь Исламын болон Христийн шашны сүнсний тухай ойлголттой төстэй юм. Амьдралд бол өөхөх төрөх гэсэн энэ хоёр хугацааны хооронд оршдог гэж одоо хүн болгон бид мэднэ. Тэгтээ зэрэг ерөнхийдөө одоо өөд болоочийг монголчууд орш болохтаа бол өн эртнээс л орчлон ертөнцийн далд ухааныг танин мэдсэний үндсэн дээр олон янзын ёс заншлууд үүссэн байдаг. Нүүдэлчдийн одоо нийтлэгийн соёлын дотор тэгээд өөхөх төрөх хоёрын одоо асуудал бол их тодорхой гардаг шүү дээ. Тэгээд төрхийн тухай асуудал бол бас л одоо их нарийн ширийн байдагтай адилхан оршуулгын одоо зан үйл энэ хаадхыг одоо хийх энэ ёс заншил нь бол энэ хоёр янз. Нэг нь бол энэ одоо ламын шашны, шарын шашны жаягсаар явсаар одоо 300 жил боллоо. Ер нь үндсэндээ бол яг цэвэр одоо нүүдэлчин ард түмний дээр зан үйл өрөнд бартагдсан ер нь л бараг байхгүй болсон. Бурхны шашны үйл өмжил одоо олон зуун жил явцсан учраас Бурхны дээр шашны философи мөн чанар ертөнцийг ойлгох бодол мөнх усыг ухаарах энэ нэгүсч гэдэг маань бол монголчууд бидний зан заншилд бол гүнээ нэвтрэн ороод та бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг болсон юм байна. Тэг үнийх нэг нь бол одоо бурхан болооч та оршуулах зан үйл юм. Хайртай дотны хүнээ үүрдүүдэн түүнийг оршуулан яслано гэдэг бол хамгийн хүндтэй үеийн нэг юм билээ. Монголчуудын хүн оршуулах заншил эрт дээр үеэс үе үлрэн уламжилж ирсэн олон янз байжээ. Үүнд булшилж, хэрэгсүүхий, хөшөө ташвасгах, гайлж чандар болгон хадгалах, хатааж занданшуулах, ил задгай гээгдүүлэн оршуулах гэх мэт болно. Эдгээрээс булшлах, ил оршуулах хоёр нь нийгмийн түгээмэл ёс байсан бөгөөд дүүнээс ил гээгдүүлэн оршуулах зан үйлийг булшлан оршуулах ёсоор халж тэрхүү булшлан оршуулах заншил нь орчин үеийн монголчуудын нийтийн ёс болж хэвшиж байна. Тэгээд энэ оршуулгын зан үйл бол ер нь одоо нүүдэлчдийн түүхийн ухсаатны зүүн үүднээс авч үзэхэд ерөөс оршуулгын 5 зан үйл хийжсэн байна. Нэгдүгээр тэр тэнгэрт оршуулах гэж. Одоо тэнгэрийн усуудын удан ийм усууд одоо бөөнөр энэ усуудыг оршуулахдаа бол сураар тор шиг юм сүлжээл одоо тэгээ цагаан эсгээд ороож байгаад их өндөр модны орой дээрээс өлөгчдөг. Тэгээ энийг бол тэнгэрийн оршуулга гэж. Одоо газарт одоо ухаан болж болохгүй тэр шарил юмыг одоо оршуулж болохгүй гэж ингэж үздэг. Тэгээ тэнгэрт оршуулдаг. За хоёр дахь одоо оршуулгын зан үйл нь бол юу байсан бэхээр одоо энэ гал дөргөж шатаах одоо энэ зан үйл. Одоо энэ зан үйл бол нэлийн одоо их түгээмэл хийгдэж байсан. Гэхдээ энэ
оршуулгууд дотроос бас их онцлогтой. Гурав дахь нь бол юу гэдэг вэ зэрэг элд задгаа тавих. За дөрөв дахь нь болохоор зэрэг одоо газарт болох. За ерийн ардуудыг бол одоо голцоо тийм хадтай тийм уул одоо ийм газар дээр авч хадан дотор оршуулдаг. За ялангуяа бол одоо хадтай газар хад ухаж оршуулдаг. Хадгүй газар бол хадаар одоо хайр цохирхоо юм хийж байгаад ингээ оршуулсан ийм оршуулгууд бол одоо археологийн малталтаар бол одоо их гардаг. За тав дахь нь бол тэр одоо замнаш болох. За Монгол нутагт оршин тогтнож ирсэн эртний түрэг угсаат овг аймагуудын оршуулгын зам үйл гэж бас онцлогтой байдаг. Ялангуяа 552 оноос эхлээд 744 оны хооронд оршин тогтнож ирсэн түргүүдийн оршуулга. За тэрнээс гадна 744-өөс 840 оны хооронд оршин тогтнож ирсэн уйгуруудын оршуулга гэдэг эртний оршуулгын зам үйл нийлээд өрнөстэй онцлогтой. Түргүүд нас орсон хүмүүсээ оршуулгахдаа бол морь дагалдуулан оршуулдаг тийм уламжлалтай. Заримаас бол хос морь гардаг ийм онцлогтой. За түүнээс гадна бол тахилын байгууламж, язгууртнууд нь бол тахилын онгон байгууламж байгуулж түүндээ бол арслан, хүн чулуу, за гэрэлт хөшөө, за түүнээс гадна хон зэрэгэмтдийг дагалдуулж оршуулдаг ийм зам үйлтэй байсан. Баруун гарыг одоо зүрхэн дээр нэгж даруул тавиад тэгээ баруун тааш нь одоо харуулж оршуулдаг ийм ёс байна. За энэ бол нэгдүгээрт одоо тэр талигач бол өөрийнхөө одоо зүрх сэтгэлээ аваад одлоо гэдгийг одоо илэрхийлж байгаа. Хоёрдугаарт бол энэ барууны цагаан тэнгэрүүд рүү харуулж оршуулсан юм оршуулгууд бол одоо их байна. За нас урсныхан дараа бол энэ гэдэг цагаан чулуундар дээрлүүлж баруун тийш нь харуулж одоо наран жаргах зөвгөрөө ерөнхийдөө энэ хүний нар жаргалаа гэсэн утгаар. Цагаан чулуу дээрлүүлэх юм бас нэг учир байдаг нь бол энэ бол одоо шинжилгаанаар ирнэ цагаан чулуу бол христасчтэй мэдээлэл их дамжуулт юм байна гэж. Тэр цагаан чулуугаараа бол одоо ерөнхийдөө тэр өвгдээцсийн буюу газар улсын дээд энэ мэдээллүүдтэй холбож өгдөг нэг ийм ёс заншил байсан. Исламын шашинд бол ерөн бохир заван байх ёсгүй үздэг. Тийм учраас бол ялангуяа хүмүүсийг цэвэрхэн байхыг бол их шаарддаг. Тийм учраас бол нас барсан хүмүүсийг заавалчгүй угаадаг тийм зам үйл байгаа. За угаахын тулд бол толгой талд нэг хүн, за цээжийн хавьд нэг хүн, за тэг хөл талд нэг хүн гэж 3 хүн угаадаг. За угаасны дараа бол цагаан одоо даавгаар ороодог. За энд цагаан даавгаар орооно гэдэг нь бол бас их учир утгатай. Өөрөөр хэлбэл исламын шашны хувьд бол нөгөө ертөнцид очиход бас өмсөх хувцас нь бол цагаан өнгөтэй байх ёстой гэж ингэж дурдсан байдаг учраас цагаан өнгөнд давгаар ороохон зүйтэй гэж ингэж үздэг. Зарим нь бол гэрийн хэлбэртэй, зарим нь бол сүмийн жами болоо сүмийн хэлбэртэй тийм байшин барилгын хэмжээний зүйлийг байгуулдаг. Үүгээрээ бусад угсаатнуудаас онцлог. За тэрнээс гадна чулуугаар бол бас их өндөр одоо жишээлбэл одоо бидний хил заншнаар хэрэгс мэт одоо тийм одоо оршуулгыг бий болгодог, чулуун аваалга бий болгодог, заавчгүй хаалга гаргадаг. Тэрний үг илэрхийлдэг гэхээр бол диваажинд очих үүд гэж ингэж нэрлэдэг. Тэгэхээр диваажинд очих үүдийг бол ямар ч булш одоо оршуулга хийсэн бай. Диваажинд очих үүдийг бол заавалчгүй гаргаж өгөх ёстой. Энэ бол исламын шашны ёсоор бол нөгөө ертөнцид хаалгуудыг нь бол онгорхой байлгах ёстой гэж ингэж үздэг. Өнөөдөр нас орсон бол маргааш заавалчгүй нар шингэхээс өмнө бол гаргах ёстой гэж ингэж үздэг. 90 хүн бол ерөөсөө 3 хоноод одоо тэгэл оршуулга хийдэг. За тэгээд их эрдэм номын бяцлагалд орж исэн хүмүүсүүдийг бол одоо 7 хоног оршуулдаг. За энэ яагаад тэгж исэн юм хэрэг зэрэг хүний одоо бүх эд эрхтэн одоо энэ юмс дотор хамгийн сүүлд алга болдог юм бол тарих гэж үздэг. Одоо шинжлэх ухаанч одоо сүүлийн үед тэгж тарих бол хамгийн сүүлд одоо хүч хатаж үе бол тарихны эсүүдийн ерөөсөө үхэл дуусах тэр хугацаа бол 3 хоног. За энэ хугацааг одоо дуусгасны дараа бол одоо бүрэн одоо нас барж бүрэн одоо өглөө гэж үзээд энэ оршуулгыг 3 хоногийн дараа хийдэг юм өстэй. Тэгээд одоо оюун хөрсөн тийм улсууд бяцлал хийдэг тийм улсуудыг бол 7 хоног зогсдог. Талигаачийн бие төрөх тэгээд тэрийг хөдөөлүүлэхдээ хааш нь харуулах уу, гар хөлийн ай тавих уу гэхэр чин зэрэг маш их хэмжээний юм бэ. Энэ бол яг одоогийн тэр ламын шашинд байгаа тэр судар номын ястай тэр алтан хайрцаг нэ гэж яриад байгаа тэр судар номын ясаар бол одоо явахд бол их уруудаад байх юм ерөнхийдөө байхгүй. Монголчуудын оршуулгын ёсыг бурхны шашин дэлгэрхээс өмнө ба хойд үе гэж загалж үзүүштэй. Монголчууд эртнээс 16 дугаар зуун хүртэл нийтээрээ боогийн шүтлэг мөргөлтэй байлаа.
Энэ үеийг хүртэл ерөнхийдөө булшилж оршуулдаг байсан нь судлаачдын бүтээлүүдэд тодорхой байдаг. Бурхны шашин Монгол дэлгэрхэд буддын шашны номлол сургаалыг монголчуудын дунд түгээн дэлгэрүүлснээр түүнийг олонхон дагах болж оршуулгын ёс зан үйлдэж өөрчлөлт орох эхлэл тавигджээ. Өөрөөр хэлбэл талигаачийг хил тавих ёс энэ үеэс эхлэж шинэ байдлаар дэлгэрсэн байна. Гэвч монголчуудын оюун санаа ахуй амьдралд буддын шашин номлол сургаал бүрэн нэвтэрч бадтай байр суурь эзэлтэл хуучны буюу болж оршуулах уламжлалаа тодорхой хэмжээгээр хадгалсаар байв. Монгол бурхны шашин дэлгэрсэн цагаас эдүгэ хүртэл бүх зан үйл дэгж аяг төвдөөс нүүдлэн ирж шашны зан үйл дэг журмыг тодорхойлсон судрууд төвд хил дээр бичигдсэн байдаг. Оршуулах зан үйлч бурхны шашны зан үйл тулгуурлан явагдах болсон нь тодорхой бөгөөд Монголын лам хуваргууд энэтхэг төвдөд сурсан эрдэмтэд тулгуурлан энэхүү зан үйлийг гардан эрхэлсээр ирснийг дурдах хэрэгтэй. Бид тань мэдхэн цуврал нэвтрүүлгээ бодит түүхэн тулгуурлан бүтээхийн тулд энэтхэгийн Дарамсалаа хот руу зорчин очиж дараах тодруулгыг авсан юм. Төвдөд голчлон насварсан хүнээ тас өгдөг ёстой. Үүнийг тасын дуудлага гэж нэрлэдэг бөгөөд нэг ч гэсэн амьтныг эцсийг цатгаад өглөг тэргүүтэн болж буйны сэтлэр тасын дуудлага дуудаж өгдөг юм. Орчин цагт тасын дуудлагт хүмүүс төдийлөн сайнаар хандахгүй байгаа. Өөрсдийнхөө ах дүүг таалуулсан үед шувуу амьтанд маш хэрцгийгээр биеийн тастаад ямарч энэрн нэгүсэх сэтгэлгүйгээр өгч байгаа нь таагүй сэтгэл төрүүлж муухай юм шиг санагддаг байх л да. Орчин цагийн гэж бидний нэрлэж буй болж оршуулах ёс нь 20 дугаар зууны дунд үеэс эхлэх ба тухайн үеэс эхэлж монголчуудын нийгмийн амьдралд орчин цагийн хотчилж явагдаж гүн ам төвлөрөн суурших явдал түгээмэл болсонтой уялдуулан суурин газрууд олон байгуулагдж эхэлсэн. Гүн амын өсөлт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нь талигаачдыг нэгдсэн журмаар оршуулахад гол нөлөө үзүүлсэн юм. 1955 онд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл ба Монгол ардын хувьсгалт намын төв хорооноос гаргасан насварагчдын хүрийг оршуулах явдлыг журамтай болгох тухай тогтоол гарч хэрэгжүүлэх үүднээс ил тавихыг болиулах, булшлан оршуулахын чухлыг тайлбарлан таниулж байжээ. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Өдгөө цагт энэ арга монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд оршуулгын энэ хэлбэр нь тусгай нүх угаж, бэлдсэн нүхэндээ цогцоо байрлуулад эс шороогоор нүхээ дүүргэх ба үүний дараа дээр нь хавдан эсвэл чулуу шороо овоолж дурсгалын хөшөө босгодог. Тэгээ 90-ад оны үед бол одоогийн байгаа хэлбэр төс байгаа янзаараа бол энэ чигээрээ өргөлдөж болохгүй маа гэдэг нь бол тодорхой болж нийгэмдийн тухайд бол олон янзын санал бодол гарч бүх хүмүүс санал бодлоо солилцож ийм ч байх ёстой, тийм ч байх ёстой гэдээ хувилбарууд яригдаж эхэлсэн байт.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монголын нийгэм үнцээрээ өөрчлөгдөв. Хүний шүдэх, бишрэх хэрэгэд хүндэтгэлтэй хандсанаар оюун санааны чөлөөт байдал бий болж уламжлалт шашнууд болох бөөмөргөл болон бурхны шашин дэлгэрд сэргэв. Мөн үүнтэй зэрэгцэн оронд орны шашны янз бүрийн урсгалууд Монголд орж ирлээ. За Христос шашинтнуудын тухайд бол ялангуяа одоо жишээ нь славянчуудын тухайд бол нас барагчдаа зориулаад одоо нөгөө хөшөө байгуулдаг, нэрийн тавьдаг. За тэгэл очиж иргэдэг, цэцэг тавьдаг. За тэгэл гэр бүл тохиолдсон зүйлүүдийг ярьдаг одоо ийм юмнууд бол нэлээд байдаг байна. Зөвхөн бүр сүүлийн үед нөгөө нэг чандралга одоо ийм зан үйл бас бий болсон байгаа. Би Ленинградын их сургууль төгссөн. Манай оюутны байрны хажууд бол нэг оршуулгын газар байсан. Тэгээд нөө Александр Сергеевич Пушкин гэж одоо Оросын одоо том яруу найрагч байна тийм ээ. Тэгээд тэр оршуулгын газраар явж байхад юу яадаг байсан л та Арина Родионовна гэж асарагч эмээгийнх нь наазах нь одоо тэр шарлийнхны газар байдгийн бэлээ 200 жилийн өмнө цэцэрлэг шиг одоо ингэж болгосон. Надад бол сайхан санагдсан. За Христос шашинтнуудын хувьд бол ерөнхийдөө мөнхийн сүнс байдаг гэж л үздэгтэй холбоотойгоор тэр оршуулга зан үйл нэлээд одоо тийм хөшөөг нь босгох асар их зардалтай байдгийг гинлээ. Тий. Тэгэл очиж одоо уулзаж байдгаа хилдэг тийм ээ. Одоо мөнхийн сүнсэн дээр оршиж байгаа гэж үздэг. Нэгэн бодлын сайхан л юм. Тий. Шүдлэг чөлөөтэй болсноор талигаачдыг нотоглуулах хэлбэр төрөлд өөрчлөлт гарлаа. Тухайлбал талигаачийг хэрхэн нотоглуулах, газар торшоож булшлах, чандралах нь тухайн өр хайлын үзмжийн асуудал болсон гэлтэй. Өөрөөр хэлбэл тухайн өр хайлын уламжлалт зан заншил, этгэл үнэмшил нөлөөлж байгаа нь ажиглагддаг. Одоо үед оршуулгын хэлбэр нь уламжлалыг хадгалах, шинжлэх гэсэн байдлаар явагдж байгаа нь зүй ёсны асуудал юм. Аливаа ард түмний оршуулгын ёс, түүний зан үйл нь шашин шүтлэгтэй нэгт холбоотойгоор өдгөө хурж ирсэн түүхтэй. Монголчууд хэдий үед ямар шашин шүтлэгтэй байсан? Тэр нь хаана хэр хэмжээтэй дэлгэрж байваа гэдэгтэй холбогдож оршуулгын ёс, зан үйл нь хувиран өөрчлөгцөөр ирсэн байна. Одоо эрт дээр үед бол одоо бид нэр сойршмал бисээс нүүдэлчин ард түмэн байжээ тий. Тэгээд тэрийг бол хээр нутагт тий хээр газар ингээд оршуулгыг тодорхой зан үйлдээ тулгуурлаад хийж болдог байсан бол өнөөдөр бид тэр үеэс өнгөрчихсөн байна л да тий. Бид сойршсан байна, хотчсон байна тий. Бусад дэлхийн бусад улс орнуудтай ижил одоо хөгжлийн түвшинд очиж явж байна. Улаанбаатарт хуучин одоо хүн ил тавьдаг гэл энэ тойролыг тавьчихвал ч хачи болно шүү дээ. Ухаанда Оршуулах газрыг цэгцлэх, тогтсон дүрм журам зангидж зохицуулах нь орчин цагийн нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал хэвээр байна. 1950-аад онд самл хөндөв буюу Далан давхрын оршуулгын газрыг байгуулж 1955 оноос шарлыг ил тавихыг хориглон газар торшоох шийдвэр гаргасан бөгөөд 1987 онд Далан давхрын оршуулгын газрыг албан ёсоор хаасан ч эргээд 2000 он хүртэл бурхан болоочтойгоо сул талбай олж оршуулсаар байгаа юм. Энд тэнд хөглөрөх хог шороо, малын сэг зэмээр Далан давхрын булшнууд дарагдаж, заримынхан шарлийн чулуу доош болж хэдэн хэсэг бутарсан байх нь элбэг таралдах бөгөөд талигаач тэн нэр аль хэдийнэ харагдахгүй болжээ. Тэр бай тухай шарлийн таг онгойж талигаачийн үс салхинд хийсч байгаа дүр зураг харагдана. Булшийг ухаж тонхох нь тоогоо алдсан. Заримд нь бүр шарил нь алга болсон ч байх. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийсэн судалгаагаар 47586 шарлаас 16767 нэвдэрч 517-г бүрэн ухаж тонсон болохыг тогтоожээ. Оршуулгын газарч айлуу зэрэгцэн хашаа хатгал сууршиж ихэсэн нь өнөөгийн нийслэлийн үнэн дүр төрх. Иргэдийн суурьшлын бус, нийслэлийн унтны их усүр болох туул голын тархин дээр
Цуслангийн ногоон бүсэд талигачийг ил тавьж оршуулах явдал нэмэгдсэн байна. Зөвшөөрөлгүй оршуулгын газар өдрөөс өдөрт өргөжин тэлжээ. Тэгвэл тэр соёл уран юмнуудыг одоогийн орчин үеийн соёл иргэншил энэ юмтай яаж нийцүүлэх үү гэдэг. Тэгээд олон хүнээс үг сонсоод нөхцөл байдалд нөөрэө газар дээр нь танилцаад оролцоод яваад хахад нэрээ одоо энэ байгаа хэлбэр байдал нь бол шинэ нэрийн үедээ бол зохицохгүй байна. Таарахгүй байна. Тийм учраас шинэ хөлбөрөөр шийдэх хэрэгтэй байна. Тэгээд өв уламжилт маань одоо энэ тухай юу вэ вэ? Одоогийн байгаа дэвшилтэй технологи хэдийн төлөвд маань одоо нийцчих хэрэг юу вэ вэ? Одоогийн байгаа байдал маань ямар байна вэ гэд харьцуулаад үзэхэд бол бид бол уламжлалаасаа тэрийг шинчилж авч сургаад дахин цаашаашаа сайжруулаад аваа явах нөхцөл болцоод байна гэдэг нь бол тодорхой болж ирсэн. Үүнийх нь бол хамгийн зөв бөгөөд барыг эцсийн гэж болох хөлбөр нь бол шарилыг бол чандардан оршоох юм зан үйл байсан. Өндөр дээд эрдэм ухаантай за бие сэтгэлээрээ одоо энэ манай гариг ертөнцөөс нэлээд холдсон ийм хүмүүсүүдийг бол голцоо одоо тэр чандар хийж ингэж оршуулдаг юм ёстой. Ер нь дээхэн үед бол одоо тэр лам нар эрдэмтэд мэрэгдэг бол чандарлж байсан. Галд одоо гал мандалд өргөх гээд. Чандралах буюу шатаах гэдэг нь тухайн хүний цогцыг гал буюу цахилгаанаар хайлуулж үнс болгохыг хэлэх ба үлдсэн үнс савыг бомбонд хийж хадгалахыг хэлнэ. Оршуулгын чандралах хэлбэр нь эрт үедч байжээ. Чандралах ёс нь 20 дугаар зууны ихэнх үе хүртэл Монголд байжээ. Ингэхдээ жирийн ард иргэдийг барагтай бол чандралдаггүй. Томоохон хүрээ хийдийн хувраг, хотох товилгаад экстэдс хөрөнгө чинээтэй хүнийг л чандралдаг байж. 1998 оны өвөл Бурхан шашны сайн буй нийгэмлэг гэж байгуулсан. Энд бол санаа зорилго нэгтэй улсуудаа татан оролцуулж тэр улсуудынхаа тус дэмээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд энэ ажлын маань нэг том зорилго нь бол шарил чандралах зан үйлийг Монголын орчин үеийн зохицуулсан хэлбэрээр нь одоо үүсгэж бий болгоё гэдэг. Манай нэг санаа бодол ажил явуулж ирсэн чиглэл нэглэл нь бол энэ байсан. Явсан тул хамгийн чухал ажил болж цаашаа өрнөсөн л дөө. Тэгээ энэ ажлын хүрээнд би гандчлан хийдийн одоо дараагийн цуглаа манаас нь яваасан бөгөөч үнтэй очиж уулзаж асуусан. Тэгэхээр тэр хүнд бол бэлэн шууд энэ байна гэдээ гаргаад өгөр ном байсан. Тэрнийг бол одоо Алтан хааны чог гэдэг нэртэй тийм ном байсан байна. Тэрнийг бол эгэл шарилыг Бурханы шашны зан үйлийн дагуу одоо сэрэг чог буюу одоо шатаах зан үйлийн дагуу оршуулах ёслолын тухай гарын хөтөлбөр түүнийхэн зан үйлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэлсэн. Тэгээ энэ бол биднээс дараагийн үйл ажиллагаагаа явуулах номынхан дагуу хөтөлж явуулах хэрэгтэй бүх одоо ажлын маань их үүсвэр нь болж ирсэн байна. Энэ ажил бол анханаас нь оролцож зүтгэж одоо бидний зөвлөгөө өгжсэн хөнгө бол одоо Барбут ламыг бол хэлэх ёстой болж байна. Манай гандан дэвшлэн хэдийн цожлом Деваасан бов байна. Тайван сайхан ах байна. Тухайд байсан Гүрдэн Оронбочигээс бас асууж байлаа. Тухайд бол байсан Чадаарн Бочи, Лайран Бочигээс очиж бас асууж байлаа. Энэ зан үйл маань Бурханы шашныхаа зан үйлтэй яад нийцэх вэ? Бид үүндээ ямар нэгэн алдаа гарах вэ? Үүнтэй холбоотой ямар нэгэн сөрөг зүйлийг харуул бид ямар тайлбар өгж явах вэ? Ямар мэдээлэлээс энийг одоо бид гаргаж олон томныг соёнгийгээр үл хэлдэг явж явуулж явах вэ гэж бол оролцож байсан. Юрэн гэдэг тэр үе ажил үнгээр сайхан болжээ гэдэг би хэдийн жилийн өмнө ангота тэр газар дээр оса үеде би даган байсан хийчээ яагаад хүн гэдэг мөнгө бос хийсэн нэг үед ингээ нэг заммурын тэр бэн тэр үед Бурхан сайхан тэгээд тэр уншлаги номын ёс журам сайхан тэгээд тэр я 칭긴숨 동안식 기
맹가졸, 종졸, 저졸 아설띠기 북용 벨링테 되게 찬더띠 인게 사한테 인게 이 온케리 아르투모드 바슬라 온케리 사한 토스네면 보상 배가케디 비 보토치벤 Оршуулгын чандралах хэлбэр нь дахин сэргэж хамрах хүрээ чандралах аргын хувьд өмнөхөөсөө зарчмын хувьд ялгаатай болсон юм. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө олон нийтэд зориулсан чандралах газар гэж байсангүй. Шинэ үзэгдэл болон гарч ирснээс хойш даруй 10 гаруй жил өнгөрчээ. Тэгээ яаж чандралж байна гэвэл зурхад бол 5 мах удаа онол гэж байдаг. 5 мах удаа онол бол гал мах мандалтуулаар үлдсэн 4 мах удыг нийлүүлээд гал мандлын бурхтай дахил булган өргөж улмаар тэр хүний шарилыг бол эрдэнэ болгодог тийм ном бол байдаг юм. Тэгээ тэр үеийн дагуу энэ зан үйл маань явж байгаа учраас тухайн бурхан болооч бол хайдын төрөлтөөс зайлшгүй бүр заавалчгүй амгалантай дээдийн төрлийг олох тийм номын тангараг ерөөл нь бол баттай шиг гэсэн байна. Энэ зан үйлийг бол монголчууд бол олон зуун жил өмнө нь явуулж ирсэн байна. Тэр үнийгээ социализмын үеийн хэсэг хугацаанд матганж орхисон байснаа биднес ингээд зул унтрахын өмнө сэргээдэгтэй адилхан залгаж аваад өнөөдрийн төвшөнд хүргэж чадсантай бид бол баяртай байна. Сүүлийн үед Монгол технологи хөгжөөд байгаль орчноо бодож чандралдаг болсон. Чандрын газарт нь сүм хэд босгоод тэнд нь уншлага номын бүгдийг уншдаг болсон нь надад их сайхан санагдсан шүү. Сац хийхгүйгээр тэр үнсийн бомб, болор сав болон хайрцаг гэх мэт янз янзын савнд хийгээд хананд нь тойруулаад залжсан байсан нь боломжийн санагдсан. Шарил чандралах газар нь Улаанбаатар хотоос баруун тийш, Сонгон хайрхан дүүргийн нутагт Баруун Турууны яам гэдэг газар тусгай зориултын байранд үйл ажиллагаа явуулж байна. Уг газар нь шарил хадгалах, салах ёс гүйцэтгэх, хойдын буй ном хурах, угаал үлдэх хэсгүүдээс бүрддэг. Салах ёс гүйцэтгэх танхим нь их, дунд, баг гэсэн 3 танхимаас бүрдэх бөгөөд үйлчлүүлэгчид өөрсдийн хүсэл сонирхлоор танхимаа сонгох боломжтой. Олон шашны төлөөлөл, за мөн олон зан заншилтай хүмүүсийг үйлчлүүлдэг. Жишээ нь одоо энэ христийн шашинтай хүмүүст одоо үйлчлэгээ үзүүлэх ийм танхим тусгаалan засан танхим. Тухайн өгсөн үйлчлэгээний захиалгын дагуу бид нэр өөрчилсөн байдлаар танхимыг болоод бусад зан заншил болоод ёсонд нь тааруулаад бүх бэлтгэл ажлуудыг хангаж бэлддэг. За мөн христийн шашингуудтай зориулсан бас тусгай газарт оршоох сектор байгаа. За эндээ бас христийн шашинтай иргэд маань бас эндээ хомболоочийн чанарыг одоо нотуулж тусгалыг мөнхөлдгөө. Талигаачийг чандралаад салах ёс гүйцэтгэсний дараа чандралах газрын хойд талд орших сувраганд байрлуулдаг. Мөн талигаачийн ар гэрийнхэн хүсвэл сүм дотор байх тусгай шүүгэн чандрыг хадгалуулдаг. Дүүнчлэн чандрыг газарт оршоох сонголт бас байдаг. Бид 1959 оноос энэтхэх цагаачлж ирснээс хойш энэтхэгийн ёс уламжлалын дагуу чандралдаг болсон. 유행 기디 찬다르기 위에 아질 텔 янз байж болно. зүгээр ингээд номын ёсол даруй чога гэдэг номын ёсол хийгээд тэгээд маш товчор нэг хийсэн байва маш өндөр уул дээр ингээд цацрч байна. талээ нор дээр цацрч байна. тэгээд түрүү үлрэтэ ширгийггүй ганга мөрөнгө дотор ингээд цацрч байна. ингээд байсан байва ингээд камбуцуба гэдэг хийж хэрэггүй совра хийж хэрэггүй ингээд банк хаталаж хэрэггүй ингээд байгаа. Тэр хамгийн товч ажил тэр байна. Тэр чандралахтай бол тухайн хүн одоо ямар махбод нь төрсөн байна вэ? Тэр махбодтой модыг одоо харгалздаг үздэг юм ёстой. За чандралаа гэхэд чандралсны дараа бол одоо энэ бомболж бунхалж одоо газар тавих тэр ханд өрх юм ёсвол ер нь Монголд байгаагүй. Тэгэхээр энэ чандрыг бол одоо дараа нь яадаг вэ зэрэг тухайн хүний одоо яг өөрийнх нь төрсэн тэр махан бод. Буюу эсвэл тухайн жилийн махан бодонд өргөдөх тэр чандрыг. Тухайн одоо энэ жил бол гал махбодтой одоо жил байна гэхэд чинь одоо галд өргөх жишээ нь. За усан махбодтой жил бол голын усанд одоо тэр ууж явсан усанд нь өргөх. Шороо махбодтой жил бол газар шороор өргөх. За модон махбодтой жил бол уул тайгад авчиж байгаад ус одоо модонд өргөх. Ийм ёсыг хийдэг. Энэ бол одоо газрын хөс рүү шингээд
өвс ногоо цэцэг ургамал болж үеийн үед одоо ургана гэж ингэж үздэг. Одоо хаана мөнх оршуулга. Байгальд одоо өргөсөн өргөлөөрөө мөнхийн одоо оршуулга. За танаас жоохон дэлгэрнийг хийж байвар тэгээд одоо цаацмайг ингээд хийгээд цаацаа бас янз байна. ном зогооч Монгол лама парилама тамзи дор지 гэдэг маш алдартай. Монгол лам에 ном зогооч хамгийн олон ном зогоотыг тэр лама байж. Тэр хүнээ цаац гэдэг тэр шаварг цаца. 우신 차차, 갈 차차, 히 차차 гэдэг дөрөв мага боднес. Тэгээд тэмч 어차피 몽골도 봐서 항상 저는 갈때 ингээд цацны цагбар аваад ингээд хийдээр юу хийж вэ гэдэг хийдээр цацаа хийжээ гэдэг. Саркит цацаа хийжээ гэдэг. Ингээд усын дээр хийдэг. Тэг бүр амархан байна. 지시에 арвэч байна. тэгээд чандарсан үнсч байна. Тэр цацагийн цагбар дотор ингээд хийгээд тэгээд усын дотор хүн ядарма хэд парва хэд деген татангад 해야வது деген эван бат маашамана ясаа гэдэг ингээд тэгээд ус ингээд явчихжээ. тэгээд 갈 дээр цацаа бага ном дотор байна. тэгээд 유린기디 нийтги 샤워네 цацаа гэдэг ингээд байна. ингээд 샤워도 함달 хийгээд тэгээд цац 소브라기 힐벌 хийгээд тэгээд тэр хатаагаад тань дараа 갈 дээр шатаад тосоош ингээд 야불 오스니 유지 겸들 찾았고 ингээд хийдэг тэгээд тэр ингээд дараа кам부츠부터 더 ингээд хийдэг тэр бас номын дотор байна. ном дотор ингээд цааса яаж хийхөө тос яаж төрөхөө тэр дараа тэр бүгд нари ном дотор бас байна. тэр үе ажил тэр үе интид бас байгаа. манай төвд бас байгаа. 몽골도 봤어요 배가 테레 우야치르닉 배가 бүгдэр албатэй тэрүүн шиг албатэй басээ биш байна. Иргэдээс маш их одоо санал гомдлууд ингэ ирж байна. Тэр лам ингэж ярьлаа, энэ лам ингэж ярьлаа. Зөв үү буруу юу энийг хагалж өгөөч гэдэг тийм. Манай зарим улсууд бол асуудаг л да. Эгэл жирийн хүний чандрыг та нар совргонд хийгээд байна. Энд ч одоо буруу шүү дээ. Болохгүй шүү дээ гэдэг. Гэтэл энэ эрдэнэ төмөний бие гэдэг маань энэ төрөлд бол олон эрхэм дээдийн төрөл байдаг. Тэгээд эрхэм дээдийн хөө төрөл авсан бие лагшин бие маань амьд дээрэж тэр бурхан болсон анаач гэсэн бол чанмын эрднийг бол орлох тийм хүчин чадалтай, тийм хүчин зүйлтэй, тийм ерөөлтэй эрдний лагшин байна. Үүнийг нь бурханы шитнэл зан үйлийн дагуу одоо чандарлан оршоогоод түүнийг одоо хэрэгтэй ариун зайгаар нь ариужуулж ариусгаад одоо ясны чокот ном байдаг. Тэр ном ёсны номын дагуу зан үйлийг гүйцэтгээд тэгээ бурханыхаа төвшөнд гаргаж залахад бол болохгүй юм ерөөсөй байхгүй. Тэгээд одоо нийгмийн гарал үүслээр нь юм уу яс үндсээр нь хүнийг ялгуурлан гадуурхаж чи эгэл хүн энэ бол их сүн гэж ялгуурлан гадуурх нь бол одоо нийгэмд бол зохистой зүйл бол биш. Ялангуяа монголчууд бид бол цөөхлөнэ. Бүхэн бие бинийгээл хайрлаж явах хэрэгтэй. Тэгээд тухайн тэр хүн маань бол энэ язгуурын дээдийн Монгол орн лагшин биеийг олж төрөөд хүний ёсоор амьдраад тэгээд алдаргавьяагаа мөхчүүлээд эцсийн зам мөрдөө одож байгаа энэ үед нь монголчууд бид бол одоо тэрийг энийг гэж ялгарлахгүйгээр хүндэтгэхтэй хандаж бурхан шишнийхаа зан үйл дээр бурханы төвшөнд харж үзэж явах ёстой. Тийм учраас биднес монголчууд талигаштай бол бурхан болооч гэж ярьдаг шүү дээ. Тэгээд зэрэг алига ямар үед нь бурхан болооч гэж ямар үед нэгэлгээд хүний дээр доор тавьж үзэж болох үү? Энэ бол буруу үзэл юм байна. Заншил те иргэдийн одоо энэ санал зөрөлддөг энэ зүйлүүд бол яхахгүй шашинтай бол холбоотой. Шашны маш янз бүрийн урсгалууд те чиглэл хандлагууд байдаг. Тэгэхээр энийг бид бас нэгтгэх зорилгоор одоо энэ оноос эхлээд энэ шашны байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаар бас ажиллаж эхэлж байна. Шашны байгууллагууд руугаа алтан бичиг өргүүлээ. За тэдгээрийн саналд дүнэлтэд үндэслээд бид бас иргэдэд зориулсан тийм нийтлэг ёс заншлыг агуулсан. За зарим эрх зүйн актуудаа таниулсан. Тэгээ юун зөв бурууг нь хаашаа хэрхэн яаж хандах уу гэсэн тал дээр бас жижиг одоо тохиомл танилцуулга бэлтгэх ийм ажлыг бас эхлүүлээд явж байна. Манай бүр батлан бол ингэж бас сонголт хийсэн байна л да. Бурхан болоочийн чандрыг хүлээж аваа шавартай холиод тэгээд зуураад бэхжүүлээд тэгээд дахиж одоо шатааж бүр тоосох хэмжээний тийм хатуу
бийт болгоод тэгээд түүнийг шүтэн болгож залж болно гэдэг. Энэ бол олон боломж хувилбаруудын нэг юм байна. Энийг тухайн үед бол 2004 он 5 онд бол биднээс туршихаж бол үзсэн. Гэтэл энэ бол тухайн гэр бүл ар гэрийн улсуудад бол үнэхээр хүндрэл бэрхшээлтэй юм а гэдэг нь бол шууд батлагдсан байна. Яагаад гэвэл монголчууд биднээс хувьд бол ингээд бурхан болооч хаа зан үйлийг бол богино хугацаанд алдаа дутагдaltaгүйгээр бүрэн гүйцэд хийж гүйцээгээд түүнийхээ эцсийг нь бол бэлэгтэй сайн өдрөөрөндөө дуусгах хүсэлтэй байна л да. Гэтэл одоо шарлыг чандраа бол шавартай хойлоор зуураад түүнийг бэхжүүлээд дахиад шатаагаад дахиад бэлэн болгоод энэ бурхан болоочийнхаа гэрийн усад төлөөлөж өгнө гэдлийн чинь бол хамгийн хурдандаа бол 10 хоног хамгийн удаандаа бол сар гарan үржлэх тийм үйл ажиллагаа болж сунсан. Гэтэл энэ бол ар гэрийн улсуудад үнэхээр бэрхшээлтэй. Нэг бурхан болоочийнх нь ажил явдлынаас дуусахгүй байх тийм байдал бол үүсчихсэн. Энэ бол одоогийн нөхцөл байдал зохимжгүй юм байна. Тийм учраас чандрыг нь чандраар нь хадгалдаг буюу хуурай чандраа гэдгийг нь бид сонгох нь хэрэгтэй юм байна гэдэг нь явцын донд батлагдаад тэр үеэс ийсгэлээд өнөөдрийг хүртэл хуурай чандрын аргаар нь хадгалдаг энэ хувилбарыг биднээс сонгоо явж байгаа. Энд бол бурханы шатны хазаан үйлдэл болоо технологийн талаас ямар нэгэн тийм зөрчилдөх сөрөг юм болоос байхгүй. Жишээлх юм бол өнөөдөр одоо цахилгаан зуухаар л одоо маш өндөр гарасаар л ингээл хайлуулж байгаа бох тийм үү. Тэгвэл зэрэгч одоо яг хуучнараа тийм байх ёстой гэд гадаа мод төлөж сууж явах ухаандаа тийм ээ. Энэ мэтчлэнгээр эн чин цагийнхаа аясаар технологийн хөгжлийг дагаад ингээд л явах ёстой зүйлс шүү дээ. Энэ аль болох тэр байгальд одоо экологид хоргүй аргуудыг л одоо хэрэглэх ёстой. Тэгэхээр бид нар бол одоо буддынхаа зан ёсоор одоо чандраа цацны хэлбэртэй хайрцагт хийгээд дээр нь одоо энэ ариун зануудаараа шүншиглээд тэгээд арцаарсаа хийн битүүмжлээд тэгээд 10 өргөө цац бүтээж байгаа. 이 징켄링슬 뱅고네스 올산벤 마시 호체 소브라네스 가르사 예르체벤 비 싱가포르 미니 텐딩니 홍벤 테네 닐레닉 나다트 우사 되게티 비야 토브디 요슬기 소브라 토토 히게트 되게티 어떠 인게트 타체 이 샤와마와 함데 바트코 야 징긴 다 링셀 인 링셀 키디 풍가박시 찬 샤를 키디 찬다르 키디 야 야스네스 가르사 초스네스 가르사 마그네스 가르사 인게트 베나 테르무추라스 인디 웅기 양자양자 벤 초스네스 가르사 테르벤 야 하루 웅기식 벤 마그네스 가르사 샤르 웅기식 벤 야스네스 가르사 야 찹차가식 벤 두룰라 타원식이 베서메바 다라질 집에는 인게도 마시 차블 인게 하달라서 메바 돌라 시르게 유신 시르게 인게 우수 집엔 올론테 볼 집엔 많이 우를 봤을 때 볼 집엔 테 미니 사나가 야이 아들 강식 볼 집에나 버터 집엔 수게르 지링게 홍기 인게 찬드라사 테르 야스나르 인게 노모 운실라 운시 노모 운실라네스 타레 마시 올론 운시 되게 테네 아드시디 히게 테르 운스 인게 야 소브라 마이크 도토 히게 인게 히상 야 찾아 아들가 찾아봤어 소브라 아들 칸베나 데테 야 아들 칸베가 기디 인게 다 지셰이네 Бурхан болооч чандарт өрөө чог буюу ясны чог гэдэг ном уншнаа. Энэ ном бол одоо Дорцинбын оноогоо Дорцинбын бурханы үүднээс уншдаг ном байгаа. За тэгээд энэ ном болохоор одоо бурхан болоочхон чандрыг угаалуулж ариусгадаг ном байгаамаа. За дараа нь одоо 9 төрлийн ариун зайгаар шүншгэлтэй. За энэ бол одоо дэвсэм гэдэг дэв бузрыг арилгадаг зай байгаа. За улаан зандан цагаан зандан гэдэг одоо чандрынхаа өндрийг одоо ариун өнөртэй болгодог зайнууд. За мансан гүргүм гэдэг одоо эмийн төрлийн зайнууд байгаа. За юнгар гэдэг одоо бүх муу юм зайлуулдаг зай байгаа. За тэгээд дэлгар дэлнэг гэдэг одоо хэлэнц нүглийн арилгадаг зай. За тэгээд гүнгэргийн элс, жинсэргийн элс гэдэг элсүүдээр ариусгах юм аа.
За тэр чандралах оршуулга нь бол мэдээж энэ дэлхийн нийтийн чиг хандлагад бол байгаль орчноо хамгаалах тий. За газрын нөөцийг зөв зохистой ашиглахтай холбоотойгоор гарсан ийм чиг хандлага байж байгаа. Тэрийг илүү орчин үеийн болгоо техник технологи, зориултын техник технологи ашиглаж одоо чандралах ийм чиглэл рүү орсон байна л да. Тэгэхээр Улаанбаатар хотод юу Монгол улсад бас энэ чандралах гэдэг энэ хөлбөр ёс одоо заншил орж эхлээд бас нэлээдгүй бас хугацаа өнгөрсөн байна. Энэ бол бас мэдээж нэг талаас сайн тал нь юу гэхээр бид бол маш олон одоо оршуулгын газар дэлгэлтийг бол нэг талаас энэ бол зогсоож чадсан гэж бас харж байгаа. 2004-өөс өнөөдөр 2015 он хүртэлхийн хугацаанд 20,000 орчим бурхан болоочийн чандралж шарлыг нь одоо боны сүмтэгтэй бол хадгалж байна. Хэрвээ энэ хүмүүсийг одоо гаргаад оршуулсан байсан бол 3-4 дүүр хороотой тэнцэх хэмжээний газар өнөөдөр оршуулгын газар болох байсан. Монголын газар нутаг хичнээн томч гисэн орчин цагт бол заавал газарт болохгүйгээр ингэж орших ёс нь байгаль орчин дээлтэй, экологи талдаа илүү давуу талтай юм болов уу гэж бодож байна. Өөрөө мэдэхгүйгээр энэ оршуулгын зан үйлийг хийж байгаа нь бол бас тэр тухайн хүнд ч бас харамсалтай. За ингэж хийн ийм эсрэг дагаж явна. Яг л ийм одоо журмаар л одоо хийдэг тийм уламжилтаа тэрийг дагна гэд ингээд хүн болго мэддэг тэрийг дагдаг байх нь бол одоо өөрт нь болоод оршуулгын ясан үлдэхтэй бол их хэрэгтэй л дээ. За тэгвэл бурхан болооч хазан үлийг бидэнтэй хамтраад явуулахлаа зэрэг тухайн гэр бүл тухайн хүнд ямар одоо үр нөлөө үзүүлвэ? Юу болвоо гэдэг нь бол тэр дөрөв бидэнд бол мэдэгддэг. Тухайн үед бол ингээд багш гашуудалтай сэтгэл санааны хувьд бол уналттай зөв юм хийж гэнэ, буруу юм хийж гэнэ гэсэн эргэлцэн танигдсан байдал бол ихний хэдэн жилүүдэд бол ажиглагддаг байсан. Тэгээд дахин лавладаг манай үйлчлэгээний ажилтнуудаас лавлгаыг авдаг асуудаг тийм байсан. Гэхдээ сүүлийн одоо хэдэн жилийн хугацаанд бол тийм байдал бараг ажиглагдахгүй байна. Санаа сэтгэлийн дэвтэр гэж одоо манай байгууллагад бол байгаа. Үүндээ бичиж байгаа хүмүүсийн бараг л одоо 99% нь бол бичиж байгаа хүмүүсийн сэтгэлийн 99% нь бол эерэг сайн сайхан үгтэй ерөөл тавьсан бидний сүрэл ялгаанд талархаж баярлсан тийм сэтгэлийн үгсүүд их дүүрэн байх юм. Хүмүүс гарахтаа баярлсан талхаснараа илэрхийлээд ингээ гардаг. За энэ ч гэсэндээ үндсэндээ тухайн үйлчлэгээнийх нь онцлог тохируулж үйлчлэгээ үзүүлж байгааг нэг илрэл болов уу гэж бид нэр үздэг. Санал хүсэлтийн хайрцагт бичсэн байдаг тетэрд. Энэ болохоор дандаа баярлалаа сайхан байна л гэдэг. Бид нарт тийм муу юм боллоо ингэсэн ер нь нэг ч айл ирж байгаагүй. За бид нар ч гэсэн хэрвээ хүний имийг буруу хийх юм бол бас үүлийн үрээр бид нар буруудаж ш. Хотын иргэд бол үнднийг явсандаа шашин шүтлэг хийж байгаа зан үйл энэ талаас бол ямар нэг байдлаар талцаж болохгүй. Талцуулахгүй байх нь бол хотоос ч хийх ёстой, энэ шашны байгууллагуудаас хийх ёстой хамгийн гол үүрэг гэж. Шашны байгууллагууд энэ одоо буйны зан үйл хийдэг энэ одоо шашны бусад урсгалууд тийм эднэртэй нийцүүлэх энэ хүмүүсийн чиглэлийг одоо удирдах авч яваа энэ чиглэлээр сурж мэдж байгаа энэ л хүмүүс маань энэ дээр гаргалгаа гаргаж орчин үеийн тэгвэл соёл иргэн шийдвэл ингэж нийцүүлэх нь зөв юм байна гэдэг хамгийн гол ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэр ч утгаараа бид бол ямар ч байсан энэний ажлыг эхлэл болгож энэ байгууллагуудаа ямар ч байсан төлөөлөл болгоод уулзаад уулзраад ямар ч байсан нэгтгэх юм зорилго тавиад ажиллаж байна. Монголчуудад нэг заншил нэг үзэл бий. Энэ бол юу вэ гэвэл одоо чи ээжигээ аавыгаа хаана яаж нөтгөлөв, яаж оршуулв, хойтын буян зан үйлийг яаж гүйцэтгэв, үүнээс болоод чи нэ хойштой амьдрал ингэж нөлөөлөх юм аа гэдэг үзлээд. Энэ бол одоо туйлын зөв үзэл. Энэ бол зөв ажил гэж бол боддог. Бурхныхаа номонд ирж бас тэгж байна. Хүн орвогийнхаа жамаар ажиллаа, тэнгэртээ явлаа. Энэ хүний сайн сайхан байх ёстой. Сайн сайхан байхын тулд ард үзэгчд бол өөрсдөө бол тэр хөдөлмөрийн өөд болоочийн сайн зан чанараас өвлөж сайн явж одоо ажил үйлсээр өөрийгөө өөд болтлоо сайн явж ингэж ач тусыг хариулж тэр харилцсан одоо тэр сүнсний нөлөөлөөр сайн явуулах ийм л ёстой маа. Тэгэхээр энэ хөгжил бол нэг бас байх хэвээр. Хөгжил бол байх хэвээр. Бид одоо эдийн засаг юм уу чадахгүй байна гэдээ бас ил цатгаа тавиад дуртай газараа оршуулад тий аль болох би мөнгөө хэмнэсэн юм а гэдэг ингээд замбрааг оршуулад авах бид өөрөө ирээдүйд бидний өөр хүүхдэд байгаль орчноо бодсон бидний нийгэмд сөргөр нөлөөлөх юм бол одоо энэ орчин үе рүү ороод ирсэн 21-р зуунд одоо дэлхийн нийтийн жишгч байна.
нэг энэ хэмжээний одоо оршуулга явахд бол одоо болохгүй юм ерөөсөн байхгүй. Тийм учраас ирээдүйдээ ямар ч хэсэг номын ёсол гэдэг чоголи тэр игэлд зүгээр чандарт ингээд 강зар биш чандрасаны дараа тэр үнс юу байна тэр рүчо гэдэг тэр гарцаа고 хамгийн чоголи тэр тото олон тарын үншиг ёсол бэн тэр тарэнаар ингээд үншид бумбагийн арчан тэр дотор хийгээд тэр дараа 샤워 함디 хий호 샤워 함디 хий고 чесан ингээд соврамайг тэр дотор ороод ингээд кам부츠범айг ингээд хий치네 야바라 харшила 고아나 гэдэг би ингээд бодож байна. хамгийн гол ката тале юмэний биш тото тале байна. тото тале я 부강 샤셴기 우유 아질들 자발 부강 놈 허브라 гэдэг 이티길 마시사가 тэгээд зүгатүли амтын бүгдэр тосэн тоги иг нэгүсги сэтгэли будисад сэтгэли гэдэг боловсрана. Үнийг өөд болсныхын дараагаар үлдгэсэд нь буян чамдаж, араас нь буян ном хийхээс илүүтэйгээр хүн өөрөө амьд сэрүүн байх үедээ л буян ном чамдаж, бурхны ном судалж суралцах нь маш чухал юм шүү дээ. За манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарт бид нарт итгэдэг. Бид нар ч гэсэн номын дагуу, ном журмын дагуу хийж байгаа. Эндээ бид нар итгэлтэй байдаг. Ард үлдэж байгаа хүмүүсийн сэтгэл санааны амгалан тайван байдал, тэгээд бурхан бодоочийн ширлийг хадгалж байгаа найдвартай, баталгаатай байдал. Тэгээд хин хэндээ амгалныг өгж байгаа энэ буйны зан үйл маань улам л одоо олон хүний итгэл бишрлээр тэжээгдэж, ягчимжээд хин хэндээ дач буйны өвдөг тийм буйны газар болж, буйны төв болж чадсан байна. Нийтдээ 20 мянган хүний одоо бурхан болооч байгаа ширлийг хадгалнаа гэдэг маань энэ газарт бол 20 мянган айлын 20 мянган гэр бүлийн тэгээд дамжид өчнөн олон хүний итгэл бишрэл чин сэтгэл нь энэ газар шингэсэн. Тийм учраас бүх хүний хувьд бол энэ хариуцлын газар болох учиртай юм аа. Одоо бид бол зөв сайн зохион байгуулах, тэдний дуу хоолойг нь зөв нэгтгэж зөв гаргах нь бидний үүрэг болж. Тэд маань харин эсэргээр одоо харин өөрсдийнхөө ёс заншлыг тэгвэл өнөөдрийн нийгэмд тэгвэл яаж төлөвшүүлэх вэ? Яаж одоо хувиргаж болох вэ? Ёс заншил өөрсдийнхөө тэр шашны номлол тэр зан үйлийг зөв хадгалж үлдээ. Тэгтээ орчин үед яаж нийцүүлэх вэ гэдэг тэд маань гаргалгааг нь биднэрт гаргаад өгөх юм бол бид тэгвэл энийг нэгдсэн байдлаар зохион байгуулж удирдах тал дээр нь ажиллахад бол Улаанбаатарт бол бэлэн байна. Ер нь хүмүүс өвглийн тухай ярьж бичгээс зайлс хийж муу ёр хэмээн сэжиглэх явдал бий. Гэвч өвгөл бол хинч цугтааж чадахгүй бидний хүлээж байдаг маргааш юм. Жинхэнэ утгаараа өвгөл мөн хүсийн тухай нарийн сайн ойлгвол хүн альва муу үлийг үлдэхээс цаг ямагт сэрэмжлэн татгалзаж ганцхан олдсон насаа утга учиртай өнгөрөөхийг бүрэн ойлгохдогт учир бий. Зайлшгүй ирэх өвглийн тухай зөв ойлгосноор хүн энэ хорвоогийн амьдралаа инрэл хайр, хүсэл эрмэлзлээр дүүрэн бүтээлч өнгөрөөхийг ухаарах төдийгүй далигаач нараа уламжлалт ёс заншлаар хүндлэн алсын замд нь саадгүйдэж хойд наснд нь сайн төрөл олгоход нь туслаж буян хураах хүндэтгэлтэй зан үйл юм. Монголчуудын хувьд энэ зан үйл цаг үеэ даган уламжлалт шинжлэхийг хослуулан зөв оновчтой хөгжүүлэх шаардлагатай болж байна. Иймд Улаанбаатар буян компани нутаглуулах соёл сэдвээр танин мэдхийн цуврал нэвтрүүлгийн анхны дугаарыг үзэгч танаа өргөн барьлаа. Сайн үйлс дэлгэрэх болдог.